Сайн байцгаана үзэгчдээ. Зөрөгтэй яриг подкастын энэ удаагийн дугаарт би залуучуудынхаа төлөөлөл болгож төрийн шагналт зохиолч Дорж Отуугаан ачнаар хөгжмийн зохиолч удирдаач Монгол Улсын урлагийн гавь яцтгалтан Цэрэн Дондын ихэр хөвгүүд болох Бадарангуй хичээнгүй нарга аварсан юм аа. Урлагийн маань хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Та хоёртаа энэ өдрийн минь төргий. За өдрийн. За тэгээд их чинь одоо залуу үетэйгээ ярьж байгаа учраас бас гурлаа бие халаалт тэгээд нэг сонирхолтой хэдэн асуултаар яриагаа эхлэе гэж бодсон юм аа. За тэгээд та нар маань бол ер нь хүмүүс жинзээ үеийнхэн гэдэг их ярьдаг болсон. Орчин цагийн хүмүүс маань арай ахмад үеэс өөр сэтгүүтэй байгаа, өөрчлөгдсөн, хувьсж байгаа гэдэг ийм тодорхойлтыг хүн болгон хийдэг болсон. Тэгээд одоо их чинь бол 70-аад оны төлөөлөл. Тэгэхээр та нар маань бидрийг ярина яг юу гэж харж байна? Ялгаатай тал юу байна та нарын хувьд? За энэс нөгөө өөр орчин нийгэмд өсөж байгаа учраас нэг үе тэнгийнхний нэг ялгаа гэж байгаа шүү дээ. Тэр нь бол нэлээд гүнзгий яг мэдрэгддэг л дээ. Одоо яг сүүлийн үеийн 2000 оноос хойш төрсэн үеийн хүүхдүүд, за тэрнээс өмнөх төрсэн үеийн хүүхдүүд ч юм уу нэг зөвхөн 30 жил дэлтгүүр нэг 20 жилийн дотор ч юм уу асар томьёолгоо харагддаг шүү дээ. Надад бол яг 70-аад оныхан гэхээр одоо манай ээжийн үеийнх нь байх гэдэг нь л да. Жохон хэцүү, харьцахад хэцүү хүмүүс юм шиг санагддаг. Одоо жохон хаалттай нийгэмд өсөж төрөөд ингээд тийм хаалттай нийгэмд өсөж төрснөөс ш болоод юм уу те. Жохон ойлголцоход хэцүү. Шин зөвлөл хүлээж авах тал дээр жохон тийм хойрог маягийн удаан тийм. Нэг тиймэрхүү л санагддаг. За ер нь дахиад арай өөрөөр хариулвал юу гэж хариулгаар энэ манай Бадарангуй? Яг бас тэгэл нөгөө өссөн орчноос гадна яг нөгөө одоо та эдийг бас биднийг хүмүүжүүлсэн эцэг эхийн хүмүүжил нь өөр байгаад байна л та ер нь. Хүн болгол мэдээж хүүхдээ те би хүүхдээ сайн явуулах юмсан, сайхан амьдруулах юмсан, хүнд дээрлэхгүйсэн ч юм уу те. Тэгж бодож өсөж байгаа шүү дээ. Яг одоо ингээ манай үеийнхнийг ажилд муу, хар ажилд муу ч юм уу те. Эсвэл юм тууштай биш миш гэдэг тийм өнцгөөс юу одоо ярьдаг шүү дээ мас. Тэрнтэй би ч нэр санал нийлэлтэй. Тэгээд энэний үр дагавар нь одоо жишээлбэл яагаад бид нар тийм байгаа юм гэхээр та нараас шалтгаалаад гэж би хариулмаар байгаа байхгүй. Та нар одоо бидний манай ээж аав намайг өсөхдөө мэдээж аль болох бөөцөлөө те одоо баг ядраах юмсан юу зовхгүй байгаасаа гэж бодож өсгсөн инхрийлж өсгсөн учраас би өөрөө одоо энэ ингээд насанд хүртлээр энэ хүн болсон байна шүү дээ. Тэгэхээр та эдийг аав ээж чинь яаж өсгсөн биднийг яаж өсгсөн хоёр гэж өөр байгаа юм л та. Тэрнээс шалтгаалаад ч юм уу. Тэгээ нэг юм хэлээд та нарыг бэлдэж гаргаж ирсэн үе чинь бид нар юм шүү л гэж хэлмээр байна. За баярлалаа гоё хариултаа. Аргагүй бас залуу үеийн төлөөл өөрөөр хариулж байна. Их чинь бол яг ингээд би бас та нартай ч гэсэн хүүхэдтэй шүү дээ. Тэгээд та хоёрыг хэлэнгүүт яг толгоор оржил байна. Жохон ширүүн дөрвөн зарчимч ингээл тушаангуй иймэрхүү характер витраас гардаг байхгүй юу. Тэгэхээр тэр маань бас та бүхний өссөн нийгмээс хамааралтай болов уу гэж хэлж гэн гэдэг чинь бас баяртай байна. Ойлгож штэ тий бид нар ч үнэхээр тэр их хүнд хэцүү нийгэмд шилжилтийн үед оюутан ах цагаа өнгөрүүлсэн. Одоо бидний үед чинь карантины ус уугаал оюутан байх тий нэг талхны булан идээд явж исэн үе зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр энэ болгоныг та нар маань нүдээр хараагүй мөртлөө сэтгэлээр мэдэрч байна гэдэг бол бас гоё юм. За дараагийн асуултаа тавья. Жинзээ үеийнхнийг нийгэм ерөнхийдөө хамгийн буруугаар хилээд байгаа тодорхойлтыг хэлээч. Юу гэж хилээд байна? Одоо бидний мэдээж ахмад үеийнхэн ч хэлж байгаа шүү дээ. Нэг эмзэглүүлээд бид нар тийм биш байхад яагаад бидний ингэж хилээд идэг юм бол гэдэг энэ зөрчлийн нэг асуудлыг ил гаргаж. Яг хуу шууд нэг ийм юм орж ирж байна л та. Ойлголтын зөрүүл гэдэг юм орж ирж байна ерөөсөн. Ямар нэгэн мэдээллийг одоо настай хүмүүс болон манай үеийнхэн ингээд аль аль нь ч анх хараад ойлгож авах ойлголтын шал өөр болцсон одоо. Хүлээж авах чадвар нь өөр юм, мэдээлэл хүлээж авах чадвар нь өөр. Манай ахмад үеийнхэн болохоор ерөнхийдөө ингээд нөгөө өөрийнхөө сонссон зүйлд итгээд идэг гэсэн. Тэрийг л үнэн гэж боддог тийм. Ямар нэгэн баримт ч юм уу те, ямар нэгэн яг ингээд ингэсэн шүү гэдэг тийм одоо нотлохоо гэх юм уу. Тийм одоо шүүлтүр байхгүйгээр ханддаг юмд. Тэрэн дээр ингээ ойлголтын зөрүү гардаг учраас л одоо сайн ойлгож чадахгүй. Магадгүй би өөрөө бас 50 60 хүрчээд бас залуу би ойлгохгүй сууж ахлах л та ер нь.
тэрнтэй адилхан л энийг нөө зохицуулж болохгүй зүйл байх л гэж бодчих. Нийгмийн дагаад. За дараагийн асуултаа хоёул чинь хоёр ихэд үүтэйгээ ярилцж байгаа юм чинь. Та хоёрыг маань бол одоо ингээ гаднаас нь харахаар ялахын аргагүй адилхан байна шүү дээ. Гэхдээ дотоод хүн чанар, мөн чанарууд бол ялгаатай л байдаг байх гэж бодож байна. Өөрсдийнхөө хамгийн өөр дүр төрх өөр зан чанарыг тодорхойлж хэлвэл. Ер нь бол бүх юм өөр шүү дээ. Яг адилхан царайтай хөвгөс мөртлөө тэгэл гаргадаг ааш. Тэ том байдлын хувьд л ер нь тэнгэр газар шиг. Ялгаатай. Хамгийн их уурч үүрэгдэг зан нь юу вэ? Зөрүүд шүү дээ ямар. Тийм үү. Ер нь мэдэнтэй манай гэрүүлэх гэж гэсэн юм. Бодондоо авахгүй зөрүүд шүү дээ. За манай Бадрангой хувьд хичээнгүй ямар вэ? Одоо ингээ бүтээр бас 25 6 үрцгээд ингээд тустай амьдралтай болцсон. Тэгээ ингээд одоо ингээ харахаар хаяа бас л ингээд яг нөгөө хүний үг хүлээж авдаг гэх юм уу? Ойлгохгүй. Нөгөө өөрийнхөө бодлоор шийдэх гэдэг те. Зарим нэг зүйл төр жишээлбэл одоо ингээд мэдээж ах トゥ нар гэр бүлийн хүмүүс бие биендээ зөвлөж ш. За энэ асуудал чинь ийм байд юм аа. Ингээд шийддээ шүү. Ийм болдсон шүү ч юм уу те анхааруулдаг ч юм уу те. Тэгэнгүүт ерөөс тэрийг ингээд баг нохоо уцчих гэж үл доохгүй гэдэг шиг те ингээд зөвхөн чихний хайжгаар өнгөрөөцдөг таалагдаж. Тэгэхээр энэ ийм байна те. Одоо жишээлбэл 2 юм уу 3 насны зүрхтэй ах төрсэн ах トゥ хоёр байлаа гэж бодоход ахынхаа үгийг дүүн сонсоо явдаг. Гэтэл та хоёр маань болохоор хоёр ихэр байгаа байхгүй. Өстө нөгөө нас чацуу би чацуу ингэдэж шүү дээ тий. Тэгэхээр энэ нь бас магадгүй нөлөөлдөг гэж болох юм тий. Тийм магадгүй. Гэтэ бас гоё юм аа. Эрхэлж гин гэсэн үг шнэ нэгэндээ бас. За дараагийн асуулт. Манай хоёр дүүг 10 жилийн сургууль тахтан октод ер нь андуурч ивөө. Андуурч үерхчихсэн ч юм уу андуурч одоо бас нэг тийм сонирхолтой гаргаж ирсэн тохиолдол байна уу? Байна. Тэгээ андуурч үерхэж бас хайшин тий. Гэтэ зүгээр нөгөө одоо хичээгүүд аваач өгчээсэн захиагаа надад андуурч өгдөг ч юм уу тий. Тийм үү. Тиймэрхүү юм бол бас ганц нэг байсан. Хоёлаа нэг анги төгссөн. Нэг анги. Би энэсээ заримдаа залхаж уйдсан үе байв. Өөдөл баг. Тийм. 25 жил та ингэж бодоод үзэхгүй. 25 жил нэг хүнтэй хамт ирсэн. Байнгын л хамт. Унтахтаа уртлам зэрэг хамт жилд явахтаа салахгүй байхад гарч өөдөн шүү дээ. Гэхдээ их сургуулаа бол тусдаа төгссөн тий. Тусдаа төгссөн. Ер нь тэгээд холдоод эхлэхээр яах вэ? Энэ хүн надад хэрэгтэй, энэ найзууд ахт хэрэгтэй хүн байна гэдгийг нэг мэдэрдэн шүү дээ хүн. Тэр шиг ингээд хамт байхдаа бол байнга хэрэлдээл хоорондоо жоохон уудалцсан байхтай. Тэгээ холдоо явж байгаа гайг. Би энийгээ санаал тий. Тэгээд за манай Бадрангой болохоор гэр бүл зохиоцсон байна шүү дээ одоо. Хоёр хүүхэдтэй. Тий, хоёр хүүхэдтэй. Болохоор ямар байна? Жижиг л ойлгох мэдрэмж гэж бас байт юм байлээ. Гэж би бодсон. Яг нөгөө манай маань бас тэгж хэлдэг гэсэн. Чи өөрөө хүүхдтэй болоод миний юу хэлж ирснийг чи ойлгоно гэж хэлдэг гэсэн. Яг тэр мэдрэмж яг хүн яг ганц би л байгаа бол хүн юм дэрийг ойлгох, өөр хүүхдтэй бол ойлгохгүй. Хүн хүүхдтэй болоод ойлгодог зүйл гэж бас байдаг юм шиг санагддаг. Хичээнгүй маань хараахан гэр бүл. Ойлгоогүй л. Гэр бүл зохио болохоор арай ойлгоогүй юм да тий. Одоо манай хоёр дүү чинь ер нь бол хол байгаа гэсэн үг би энэсээ амьдралын хувьд. За тэгтээ ихэр хүмүүс ер нь ингээд их чинь өмнө нь сонсч лээсэн өвдөх юм уу сэтгэл түгших ямар нэгэн байдлаар бас нэг хүнд үе тохиоход мэдрэмж их төрдөг баяртай жаргалтай ч гэсэн нэг мэдрэмж нь төрдөг гэдэг тэр талын нэг тэгж одоо ингээд хүмүүс асуудаг байхгүй хоёр ихэр юм гэж гараа цайн төрөөр нөгөө ихэр чи гараа түлэгдэх юм үү гэдэг сэн асуусан. Яг тийм юм бол байхгүй. Гэхдээ яг хүүхэд байхад бол нэг тийм юм байсан. Би өвдөхөр ч юм одоо өвдөхөр араас нь заавал нэгэнд яг тэр бүрийн өвддөг нэг тийм дагдаг нэг тийм байна. Яг магадгүй нэг гэрт байдаг байсан болохоор ч юм уу тэгдэг байсан. Одоо хоол байхдаа нэг тиймэрхүү юмд ажиглахдаггүй. Зүгээр тэрнээс илүү сонирхолтой байж болох үз юм юу гэхээр нэг хийдэг сонголтууд байна. Нэг юм бодолдож авахтаа ч юм уу. Яг адилхан юм бодолтой авцсан гэдэг. Хоёр өөр газараас би бүр халмууд дээр тосон цэнгэл манай ихэр эрдэнэтэд байцсан. Тэгээ бүтээр хоёлаа машиндаа нэг юм машины альчуур авсан. Тэгэл яагаад уцаар яриад тэр өдөр яагаад ч тэгээд тэр машины альчуураа үзүүлсэн ингээ үзүүлсэн чинь хоёлоо бүр яг адилхан альчуур яг адилхан өнгөтэй болсон. Сонголт нь ижлэх юм тий. Магадгүй ингээд хань ижил сонгох төр гэсэн төстэй байдаг болоо ер нь ихрүүдийн баяр гэж болдог шүү дээ. Тэн дээр ижил төстэй юм зан чанар илүү юм ойрхон байгаа ижилслүүд байдаг юм болоо сонирхол бол яг хөө тэр ерөнхийдөө ингээд нэг юм миний ажигласнаар эмэгтэй ихрүүд ер нь бас ингээд эрэгтэй ихрүүдийг бодвол арай тийм адилхан байдаг байх юм.
арай зөөлөх юм ч юм уу те. Бид ч юм болохоор нөө эрэгтэй хүүхдүүд учраас ингээл багасаа л хоорондоо ингээл өрсөлдөөл бие биенийхэн дээр гарах гал хоорондоо үзэл барьцаал яг адилхан хоёр цамц ингээд бүр яг адилхан ингээд юун ч өөрөөш хоёр адилхан цамц аваад ирсэн багт харьцмаар тэр бүтээр муудалцдаг ч юм уу те. Тийм байсан болохоор юм. Эмэгтэй хүүхдүүд илүү өөр байдаг байх л гэж би зүгээр боддtiin ихрүүд. Ер нь хизэнээс эхлээд ижлэг хувц өмсгөө байсан байна. Ухаан ороод юу За өөрөө сонгож авчихсан шүү. Тэр бүр ижлэг хувц өмсгийг бүр дургуутд юм лээ те сайн. Тийм. Тэр үеийн ер нь тэгэл бүр ухаарах багаас л. Ер нь жоохон ичмээр санагддаг байсан гэх юм. Одоо ингээд нөгөө одоо хоёр ч гэсэн тухайн хүүд би ч нөгөө хүүхэд учраас ижлэг хувц өмсөө явж нөгөө зөрсөн хүн болго эргэж хараад ингээд гайхаал идэг. Ихэр хүн явж штэ, ихэр хүүхдүүд явж штэ ч гэдэг юм тий. Тиймэрхүү. Тэгэхээр амар хийчдэг одоо ингээд санаа зовдөг ч юм уу. Тиймэрхүү байж байгаа л. Тэгэл яг хувцаа өөрөө сонгодог болсон үедээс тэгэл за энтэй адилхан юм авахгүй шүү. Гэтэ энэ бусад хүмүүст олдохгүй ховор хувьцаа яа. Тийм учраас хүмүүс содон сонин гой санагдаж эргэж хаардаг. Тэ ихэр хүүхд гэхэл бүр нүд унагдаг штэ. Би одоо өөр хувьцаа шүү. Ихэр хүүхдүүд ямар хөөх юм би өөр ирэхгүй харцдаг байхгүй. Ингэдэг байсан юм биш үү? Тэгээ ихэр удамтай хүмүүс чинь дахиад дараагийнхны үе ихэрлж яадаг гэдэг чинь хоёр дүүдээс ихэр хүүхдэд болоорой гэж өрөө. За тэгээ чинь яг хоёр дүүгийнхаа аав өвөөгийн түүхийг бас уншлаа л да. Тэгээ маш Монголын одоо ховор авьяаснууд байсан байна. Тэгээд илүү одоо энэ үзэгч олондоо өвөөгийнхаа талаар, аавынхаа талаар хурж хөрвөл гурлаас энэ хэсгээ сайхан бид нар ч ээж аваараа бахархдаг штэ тийм ээ. Энэ бахархах түүхүүдийг хуваалцъя. За манай өвөө болохоор цэндийн доржих дуу гэдэг харангаан хашаад сумын хэрэг. Хүн бид насаараа тоншуулсан сонин гэж бас туучаа. Тоншуулсан насаараа ажилласан тэгээд шог зураач, шог зохиолч, үргэлжлүүлсэн зохиолч, төрийн сорилт хавьяат юм хүн байдаг. За манай аавын хувьд болохоор энэ өвөө маань болохоор манай ээжийн өвөө баггүй. Ээжийн аав. Манай аав болохоор Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэй Баатрин цэрэн дондуу гэж хүн байсан. Тийм хөгжмийн зохиолч, удирдаач, мэрэгчлээ хүн байсан. За манай цэндийн дорж хоттой төрийн шагналт зохиолч бол Тэнгэр дунгорхын өмнө тууж, хурам чинэлаа, мөнхийн усны үнээр харц гэдэг олон өгүүлбэрүүдийг бичсэн байт юм байна. За миний мэдх юм бол бид нарыг дунд сурвалдахт Бормор гэдэг найрагл нь их алдартай бид нар бас уншиж судалдаг байлаа. За энэ сайхан буураагийн ач хөвгүүд байгаа юм да. Тэгээд аавынхаа талаар бол хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн бас олон дуурийн хөгжмөнтэй өөрөө удирдаач хүн байсан юм билээ шүү дээ. Тэгээд ер нь сүүлийн он жилүүдэд Эрдэнэтэд өнгөрүүлсэн гэж сонссон. Тэр одоо урлагийн бүтээлүүд ер нь та нар манаас ингээд залуу хүмүүс бахархаж өвлөж явах хэвээр олон түмэн бас мэдчихвэл цогцолтой энэ сайхан аялгуунуудаас нь дурсвал. Яг манайх 2005 онд гэр бүлээр Эрдэнэт рүү нөөжчөөд за яг тухайд аав маань тэр Эрдэнэт дууж шуулах юм. Хөгжмийн зохиолч, хөгжмийн багш мэргэжил дээр очиод тэнд суурьсан. За тэгээд Эрдэнэт орцноос хойш бол Монголын анхны фольклорыг бичсэн байдаг. Фольклор гэдэг нь ингээд үндэсний маягаар үндэсний хөгжмөөр тоглогдсон тийм дуурайд гэсэн. Эрдэнэтийн театр. Эрдэнэтийн тийм уурхай соёлын орд ингээд соёл урлагийн зохицолбор. Одоо тэгээ манай хичээнгөө Эрдэнэтэд амьдарч байгаа тийм. Ямар ажил алба эрхэлж байна? Яг би хоороо юу гэдэг. IT инженер мэргэжилтэй. Тэгээ код бичдэг. Оо гой ховор мэргэжилтэй юм шүү дээ. Одоо ч тэгээд Жензигийнхэн ч IT, техник, технологи тал руу нөлөө явж байгаа. Манай Бадрангоо бас технологи ажил хийж байгаа шүү дээ, тий. За би бол ер нь миний үндсэн мэргэжил болохоор кино найруулагч байхгүй. Соёл урлагийн их сургуулийн радио телевизийн дэд сургуулийн кино найруулагч төгсөж ирсэн. Тэгээ яг одоо болохоор яг мэргэжлийнхаа дагуул ажилтнаа миний хэвлүүлэгч, зураглаач, найруулагч мэргэжлэр ажилладаг. За ховор авьяаста бэлэгтэй хүмүүсийн үр хүүхдүүд бол авьяаста л байж таарна. Горл авьяас бэлэг одоо энэ хүүхд ахуй насандаа хөгжүүлж исэн одоо ч гэсэндээ ингээд хэрэгжилж байгаа тий өөрсдийнхөө ур чадварын талаар ярилцаач. Би бол хувьдаа нэг урлагийн авьяас байхгүй. Тий. Гэхдээ л энэ YouTube-ээр хаваарч юм яваалах шиг юм да. Яг зүгээр сонирхол маягаар яг багасаа нөгөө хөгжмөнтэй урлагтай ойроос учраас нэг
төгдрөөр харагдвал дарчдаг ч юм уу тий. Ганц хоёр гитар ингээд тоглолцдог нэг тиймэрхүү сонирхож очиод багасаа яасан нэг тиймэрхүү нэг байгаа. Яг хоо өдөр чинь 16 хүртэл үндэсний бүхөр хичээлсэн. Барилддаг байсан. Бүх бол нэгэд шийдсэн байсан. Мад ер нь тэр тал руу явуулахыг дуртай байсан. Тэгээд 16 оноос хойш гараа гэмтснэш барилдгаа болоод тэгэл за арай өөр чиглэл рүү оръё. Гэт тэр нь хичээлээ хийж эхлэв. Тэгээд өөр мэгчлээ. За яг хобби гэх юм бол тийм дөрөв гитар тоглох. Яг аав нэг өөрөө урлагийн өмнө амьдрал хатуу гэдгийг мэддэг байсан болохоор би тэр нэх урлагийн амьдралаар явуулахыг хүсдэггүй байсан. Зөрдөг өөртөө очиод сонирхгүй бол чи наашир гэж ирд суулгаж хагаад юм зааж өгдөг ч юм тий. Яг өөртөө сарцлын мөр орсгүй гэдэг. Би болохоор ерөнхийдөө бас яг урлагт дуртай байсан л та. Бүтээрч яг ингээл аав ингээл өдөртөл симфони оркестр өдөртөл сууж хат бүтээр яманд хажуу талд нь хоёр жоох ингээл яг дагаал байж идэг гэсэн театраар нь гүйлдээл тий. Цахилахгүй тал тэнд өссөн болохоор ялч нөгөө салж чадахгүй ч гэх юм уу. Нэг бол зүгээр ингээд нөгөө намайг ухаан орхоос хойш л байсан зүйл учраас би тэр зүйлийг нөгөө гой сайхныг мэдэрсэн. Учраас их дуртай байсан гэх юм уу. Тэгэл бас л аав ер нь тэгэл дургуул байсан. Тэгэл би дуулдаг байсан. Тэгэл дуулдаг, бүжгэлдэг байсан. Тэгэл бас энэ сойс руу орохдоо ч гэсэн аав хэлэхгүй конкурса яашээ эрдэнэт өгчөөд хотод төрж ирэнгүүтээ сойс дээр очиж сургуулаа авчаад орсныхоо дараа аавдаа хэлчихсэн. Урлагийн замаар явуулах бас дургуут бол байсан гэж сойст орсон байна тий. Ямар дуу дуулдаг байсан бэ Бадрангуу? Хип-хоп тал дээр. Тийм, хип-хоп дуулдаг байсан. За. Одоо тэгээд тэр одоо ингээд өдийн насны өндөрлөг дээр ирэнгүүт залуу нас ямар санагдаж байна? Яг гоё л дуу мэдээ. Тэг ялангуяа нөгөө нэг 10 жилд яг нөгөө төгсөх ангид байхад ч юм уу одоо их гоё байсан санагдсан. Яг тэгэхээр би нөгөө өөр юу ч мэдгүй хүүхэд байсан нэгдүгээр. Хоёрдугаар надад айгүй гоё хүсэл мөрөөдлүүд байсан те. Гуравдугаар оюутан болол ингээл мөрөөдөлд хүрэх юм шиг санагдал. Оюутан болчингууд л миний бүх юм цаанаасаа болчих юм санагдал те. Амьдралсаа мэдгүй тийм байсан болохоор яг тэр үе айгүй гоё байжтэй гэж одоо зүгээр боддتي. За одоо ингээл нийгэмлэг бол орондоо залуучууд маань одоо амьдрахад Монгол хэр ая тухтай тавтай байна вэ? Та бүхний маань одоо хүсэж байгаа Монгол бий болж чадчихэв үү? Ер нь та нарын үеийнхэн юу гэж ярьж байна? Өнөөгийн байгаа Монголын хөгжлийг бусад дэлхийн улс орнуудтай харьцуулбал одоо ингээл урагшаа хашаа гараад хил залгаал өөр л байгаад байна л да энэ тал дээр. Амьдрах нөхцөл гэдэг тал дээр ер нь л жоохон ер нь хэцүү шттэ. Одоо ингээд эдийн засаг шалаар унтсан байна. Хүмүүс одоо анхныхаа үнийг дийлэх явуулчаад байна улс орн. Яг эрхчлөө гэж ярих юм бол арай өөрөөр ярих байна. Эрхчлөөний хувьд сайхан л. Тэ би нэг урд сар байж үтсэн тэгэл. Тэ нүхтэй санаад буцаал ингээл хүн ирдэг юм билий яалтаж. Тэгэхээр эрхчлөөний хувьд сайхан. Тэгтээ яг амьдрах тухтай нөхцөл орчин гэдэг тал дээр бол хэцүү л юм. Та тий. Ганц би хүртэл амьдрахад хэцүү шүү дээ. Тэгэхээр гэр бүлтэй хүмүүс маань улам л хүндэл байгаа тий. Ер нь залуучуудын маань хөдөлмөрийн үнэлэмж орлого тал бол маш муу байгаа тий. Амьдралд хүрэлцэхгүй байгаа. Тэр гол асуудал бол тэр л гэж бодож байна би. Түүнээс яг Монголд ингээд амьдарч болохгүй орчин бол биш. Одоо цалин ч юм уу амьдралын одоо амьдралаа авч явах тэр зүйлийн тал дээр амжиргаанд маань амжиргааг хүрэлцэхгүй байгаа тий. Тэгээ энэ бүхний одоо энэ чинь уул нь бол маш одоо багш одоо юу гэмдэ хэмжүүрээр үзэх юм бол биднээс шалтгааллахгүй нөгөө засаг дүр өдөрч байгаа хүмүүсээс шалтгаалаад байдаг. Та хоёр маань хоёулаа эх орн маань сайхан, Монгол шиг сайхан газар байхгүй. Ер нь эх орноо санаал хүрээд ирж байгаа шүү дээ. Идэж ууж байгаа хоолноос өсвөлдөл тэнд байгаа гадаадд байгаа монголчууд дандаа л хар ажил хийж те мөнгөний төлөө явж байгаа. За яг хөө мэдээж тодорхой хэмжээний сургууль соёл боловсрал гэж явж байгаа те. Тэгэхээр одоо энд олж чадахгүй байгаа орлого л гадагшаа явж байгаа олж байгаа учраас энэ тал дээр бол их чинь жоохон сэтгэл дундуур байж энэ засаг дурынхан жоохон удирдах байгаа хүмүүс нь энэ залуучуудаа их орондоо одоо боломжийн амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөөсэй гэж хүсдэг юм. Яагаад гэвэл зэрэг одоо ингээл 50,000 гаруй солонго одоо иргэд маань солонгост амьдарч байгаа гэж байгаа байхгүй зөвхөн нэг усад тэгэхэд зөөрлж ярих юм бол одоо баг солонгосын Монгол юм уу Монголын 22 дахь аймаг ч юм уу гэдэг ийм хэлцүү гарч чадсан шүү дээ. Тэр энэ мэтэд бол эмзэглэж явдгийн. Монгол улс экспортод нүүрсээ гаргадаг дахиад давхар
экспортер залуучуудаа алдаад байна гэдэг нэг юм бас хүндхэн нөхцөлийг өнөө үе та нар маань бас туулж явна те. Энэ бол бас хүнд нөхцөл шүү дээ. За тэгтээ Монгол хүний нөгөө ууж ус тэгэхээр л болж гинөө сайхан байна гэдэг хариултыг хоёлаа өгчлөө. Тэгээ яг үнэндээ одоо залуучууд маань ингээл тустаагаараа л өөрийн гэсэн орон байртай болоо гэхэд өдрөөс өдөрт орон сууцны үн өсөж байна. Тийм. Өнөө одоо 100 сая байсан бол 150 сая, 200 сая, 300 сая гэдээ барж одоо гүцгүй шүү дээ. Тэгэл нөгөө ипотекийн зээл нь олдохгүй ч гэдэг юм уу. Тэгээд энэ талбайн гадаа одоо ахмадууд бүр биднээс дээш үе их юм маань тэтгэр хүрхгүй байна. Сая төгрөний тэтгэр, сая 500 мянган төгрөний тэтгэр хүрхгүй байна гэдэг. Энэ зөрчлүүд чинь бидний хувьд одоо залуу ахмад одоо ингээд тэр бидний дунд үеийнхэн ч гэсэн ижилхэн байгаа байхгүй төвшний хувьд тий. Тэгэхээр одоо энийг өөрчлөх үе нь хэн гэж бодож байна? Хүмүүсийг хэн гэж юу бодож байна? Яс хэцүү асуулт гэдэг. Яагаад гэвэл их чинь энд хүн болгоны оролцоо хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэгэхээр та нар маань одоо нийгэмдээ бас оролцоотой байх хэрэгтэй. Энэ өөрчлөлтийг хийх хүмүүс нь залуучууд маань юм аа гэдгээд л асуугаад байгаа. Тийм. Энэ бол монтажнд орчин хариулт. Одоо өөрөөр хэлэх юм бол та нарын маань оролцоо одоо сонгуульд хүртэл байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд бид нэр залуучууд бид нар одоо ийм алдаа гаргаад байгаа тал бие юм гэдэг байдлаар. Би бол ингээд яг масс одоо залуучууд ч юм уу хөгшчүүд ч юм уу тэгж хэлэхгүйгээр зүгээр ингээд хүн болгон тэрийг ухамсарлах хэрэгтэй. Хувь хүн болгон. Тэгжиж хөгжнө үхээс одоо улс төрийнхэн ч юм уу те гишүүдийг солиод эсвэл ингээд татварыг тэглээ мэглээ одоо ингээд юу гэдэг. Тэр сайхан юм болгоныг өөрчлөөд хөгжил ирнэ гэдэг бол айгүй хэцүү л асуудал гэж бодож байна. Ер нь улс орны өөрчлөлт гэж бодож ивэл цэцэрлэгийн системээс эхлээд ер нь тэр ажлаа явагдах хэрэгтэй гэж бодож байна. Багаас нь тэр хүүхдүүдэд тэр зөв ухамсарыг, зөв хүмүүжлийг олгоод ингээд авах юм бол одоо арай өөрч. Залуучуудаас хэлж нэлд сонгуульд оролцдог ингээд яадаг ойрон ханддаг. Яг үндэ сонгох хүн байхгүй шүү дээ тэр дунд ч гэж. Энийг сонгох нь бид чи бүгд ялгаа өөр нэр байд зүтсэн л болохоос яг дэшээ гараад хийж байгаа юм бүгд адилхан юм чи. Энийг сонгох юм биз. Тэгэхээр яг улс орныг өөрчлөх хүмүүс юм бол одоо бидний хүүхдүүд ч юм уу те. Магадгүй эсвэл манай үеийнхэн ч байна. Тэ арай өөр одоо чөлөөтэй нийгэмд арай өөр зүйл үзэж хараад өссөн. Тэ арай өөр зүйлийг ойлгохдаг гэдэг ч юм уу те. Тиймэрхүү талаас. Одоо өөрөөр хэлбэл тэр бяцхан хүүхдүүдэд бид нар бүр суур боловсрлоос нэхцлүүлээд хүн болгох те зөв байлгахын тал дээр илүү ажиллах чухал юм аа. Тийм хичээл зэрэг дараах биш хүмүүжил хэлээ заах хэрэгтэй ч юм уу те. За нийгэмд маань бас нэг анзаарэгдээд байгаа юм залуу үе, жинзээ үеийнхэн маань яг асал нөгөө хараа хяналт суулгаснаас эсвэл эрхчлөө хийцнээс үү мэдгүй байна. Янз бүрийн байдал донтох байдал их байна гэсэн мэдээлэл байгаад байна. Тухайлх юм бол хар тамхи их хэрэгжилж байна Монгол хүүхдүүд залуучууд тоглоомд их орж байна тий мөнгө төгрөгөө алдж байна түүнээсээ болоод амиа орлолт явж байна за тэгээ шашны янз бүрийн байгууллагын юм одоо энэ цөөхөн Монголд ч их орж ирж нэрвдэж байна гэсэн юм таагүй мэдээлэлүүд их байна л да. Тэгээ энэ тал дээр та эрт маань бас яг эргэн тойрон үеийнхэнд ч ажиглаж байгаа юм юу вэ? Одоо жишээл та нарын үед болохоор мэдээлэл маш хомос байсан байхгүй юу? Бүх юм дээр бүх чиглэл дээр. Одооны залуучууд болохоор ингээд зүгээр уцаа гаргаж ирэл Америкт болж байгаа юмыг зүгээр ингээд зэрэгцээл харж байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс болоод ч юм уу мэдээлэл их тархаж байгаагаас болоод одоо энэ их донтолт энэ их мөрөдтэй тоглоом гэж яригадаад байгаа гэж би бодож байгаа. Одоо нөгөө яг 90 онд ингээд нийтээр архинд орсон гэдэг чинь айл болгонд нэг тийм архичин хүмүүс байдаг шүү дээ. Тэр чинь айл болгонд байна гэдэг чинь өөр айгүй том асуудал шүү дээ яг үнэндээ. Донтолтын бас нэг хэлбэр шүү дээ. Тэрийг мэддэг юм бүртлөө тэрийг ерөөсөө одоо ингээ монголчууд нөгөө нэг юм тэр мөрөдтэй тоглоом ч юм уу эсвэл хар тамхи ч юм уу тэрнтэй дүүцүүлж үзгээ болцсон байгаа байхгүй. Архитект зүгээр ингээ нөгөө бидний амьдрал байж идэг юм шиг болцсон. Аав ээж нь архитектчнаас болоод хар тамхинд орсон ч юм уу эсвэл аав ээж нь архитектчнаас болоод хүүхэд нь буруу зам руу орсон тохиолдол одоо бидний үеийн нэг юм дээр ер нь бол маш их байж байгаа шүү дээ. Гэр бүл салалт ч юм уу те. Энэ бүхэн ч ингээ. Тэгэхээр ерөнхийдөө дээр үдч байсан одоо ч байгаа одоо болохоор зүгээр тэр мэдээлэл тарах явцсан илүү хурдан болчихжээ гэж би хардаг. Тэр дунд чинь мэдээж бас ухамсартай тэр имийг хэрэгэлдэггүй хүсдэггүй өөр мөрөөдөлтөй өөр юм руу зорддог урагшаа явахыг хүсдэг хүмүүс бас байж л байгаа шүү дээ. За өөрсөндөө тохиолдсон хөгжилтэй түүхээс олцооч. Яг ихэр гэдэг дээрөө би нэг амар сони юм байна нэрээ. За. Юу. Тэр хүүхд 7-8 дэл байсан баха.
Арангаад ээж нутагт очиод өөг нутагт очиод хашаатд. Тэгээд тэр 100 юу тэнд байсан. Тэгээд нойр зэрэгнал анх удаа өдөө очиж байгаа хүүхдүүд чинь. Тэнцтэй хүсрээ хоёрын болчихлаа гэл. Дэвтэр нэг шүн яг нэг зүүдэлсэн байт. Явлаа. Нэг зүүд. Хоёул ингээл босч ирэл ингээл суугаад нэг нь мотоциклээр л яваад. Нөгөөх нь босч ард нь суучаад сунталчаад яваад. Тэг өглөө сонсоод изтгэдэг юу яриад байгаа юм тийм зүүдлээ. Зүүдэлсэн байлаа тий. Яг нэг зүүд. Бурууч анзаарсан байж магадгүй шүү. Шинзээ үеийнхэн маш цөөхөн хүүхдтэй юм шиг санагдаад байгаа. Цөөхөн үгээр ер нь төдийлөн хүмүүстэй нэг ярих дургуйч гэх юм уу тий. Яг өөрийнхөө орчныг ингээ ширээ байлаа гэхэд бүрдүүлээ суугаад ажиллаа хийгээд хөндлөнгөөс одоо жишээлбэл нэг аяг тавихад ч юм уу жоох ингээд нэг гихтүүцэх ч юм уу нэг иймэрхүү тал ажиглагддаг энэ үнэн үү? Өвсөд юм шүү. Өвсөд Яг байлгүй бах уу ер нь. Тиймэрхүү байгаа. Хувийн орон зай гэдэг юм а хамгаалах гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү тал байдаг баг. Би бол жишээ нь ингээд хүмүүстэй хамтарч ажиллах гэхээр ингээд хэцүү хүмүүс байдаг шүү дээ ингээд. Би хийх юм хийж чадах чинь энэ хүмүүс хийх юм хийгээгүй тий. Тэр үндэснээр ингээд ажил явдаг удаашраад байдаг. Айгу хэцүү. Тэгэхээр би тиймэрхүү хүмүүст амар дургу байхгүй. Тэгээс өөр IT-ийн салбарын хүмүүс ч юм уу жоохон дуугай. Ер нь шөнөөр ажиллах дуртай гэх юм уу ингээд обстер хүн байхгүй үед ганцаараа суугаад ч юм уу тий. Тэгвэл ингээд өвдөрлөлтийн байдал дээр жоохон хэцүү байдаг. Тэгээд тэгэхээр энэ бол яг нэг хүмүүсийн мэрэгжлийн онцлог дээрээс нь өөрсдийн хувь зам чанараас шалтгаалж байна тий. Тэгээ ер нь яг мэдээж хэрэг ямар ч ажил бизнесч байсан одоо улс төрийн ажилч байсан багшч байсан ингээл багийн ажиллагаа гэдэг бол их чухал тий. Багш гэхэд хүүхдүүдтэйгээ багаар л ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ энийг бас залуу үе маань ойлгуул гэж бодогдохоор бас юм анзаарэгддэг юм аа. Гэхдээ үгүй ч хийж магадгүй. тэр нөгөө YouTube-ийн shorts тий рилүүд ингээ үзээд ч юм уу тий. Тэрнээсээ болоод нөгөө ингээд тэг одоо ингээл их чи хүүхдүүд мөхтүүд төр харагддаг шинж тэмдгүүдэлтэй. Мэдээлэл ингээ амар хурдтай аваад өнгөрчдөг. Тэгээ тэрийг нэг бодоод тунгаагаадах шаардлага байхгүй. Ингээл үзэл өнгөрчдөг. Ингээл хурдтай өнгөрч. Тэрнээсээ болоод дуу цөөтэй ч юм уу тий ингээд богинохын ярьдаг айгу цөөхөн үгээр ингээд дуршаад тайлбарлаад байхгүй ярьждаг ч юм уу тий. Тиймэрхүү байдалтай холбоотой гэж байна. Би болохоор тэрийг ингэж боддоггүй. Гэхдээ бас өөр мэдээлэл 90 шүү дээ энэ чинь. Тэгэхээр ингээд одоо ингээд цаанаасаа тархинд нь тэр юм байгаа байхгүй. Хүн ингээд аль болох хурдан мэдээллийг олныг авах хэрэгтэй байхгүй. Тэхийн тулд бүтэн цагийн цаг 30 минутын кино үзэж яхаар хүн тэрийг нь тайлбарлаж 10 минутын яриа үл тэрийг үзэж байна. Тэгээд дараагийнхаа мэдээллийг хайна. Давуу тал болгож ашиглах арга гэх юм уу. Сул талаар яг анхаарал буурдаг гэдэг шалтгаан байж болно шүү дээ. Сүүлийн хүүхдүүд бол ялангуяа нөгөө төсөөлөх чадвар амар муутай болцсон. Дотроо одоо ингээд ном уншаад ч юм уу те. Ном уншиж байхдаа ингээд тэр зохиолтоор гарч байгаа үйл явдлыг хүн хөдөлгөөн дотроо төсөөлнө шүү дээ. Ингэж чинь те гол дүрийг төсөөлөх ч юм уу. Царайгийн хөдөлгөөн төсөөлдөг шүү дээ. Ном уншаад. За энэ номын гол дүр нэг ийм царайдаг хүн байгаа бах та гэдэг. Тиймэрхүү тал байхгүй ерөөс ингээд юм уншуулад бичүүлэх гэхээр ойлгоогүй гэдэг нэг уншсан юм аа. Яг нэг үйл явдлыг хэлчихэж байгаа. Гэхдээ яг нарийн цаад хэлэх гээд байгаа санаа нь юу юм те тэр юм чинь ингээд одоо яг тэрний нэг шалтгаан сая энэ жилийн 12-ийн ЕШ дээр орж ирсэн. Тэр нохой гэрдхэн урдгуу гэдээ манай уугийн зохиол байхгүй. Тэр бас сая нэг хэсэг сошиалар нэлээд вайрал болоод явлаа штэ. Тэрийг бүр эротик зохиол болгоцсон манай боловсролын сайд нь өөрөө эротик зохиол болгоцсон явж исэн гэх чинь те. Буруу өөр байдлаар тайлбарлаж штэ. Тийм яг хүүхдүүд нөө тэр зохиолыг уншаад хэлэх гэж байгаа санааг юм шиг зүгээр үйл явдлыг бодоод байгаа байхгүй. Хүлээж авч чадахгүй байх. Тэр зохиол бүтэн их нэг юм 5 өгүүлбэртэй их уншаад тэр ихийн агуулга санааг нь хүүхдүүд ойлгож авч чадахгүй байна гэсэн үг байхгүй. Энэ дээр ийм гарч ийн. Тэгэхээр энэ иймний талаар юм шиг байна гэдэг. Тэгэхээр одоо бидний Монгол хэл соёлын одоо үгийн баялагч гэсэн өөрчлөгдөд байгаа байхгүй юу? Тэр үеийн зохиолын ном зохиол дээр гарч ирсэн үг биднэрт хэрэглэгдэхгүй байгаа учраас хүүхдүүд ойлгохгүй байна гэсэн үг тий. Тэгээд та нар маань одоо ингээ мэдээллийг ингээ маш богино хугацаанд хурдтайгаар олон мэдээллийг хүлээж аваад байна гэж байна шүү дээ. Гэтэл энэ маань яг хүний ойл санамжид хэр үлдэж байна? Үлддэг юм уу юу? Одоо математикийн 7 томьёо мавьяа гэж 10 жил бэлдэг. Зээжлүүлдэг шүү дээ. Хүүхд болгоныг зээжлүүлдэг ч юм уу тий. Би YouTube-ээс ч юм уу интернетээс хайгаад олчих мэдээллийг би толгой дотор байлгах шаардлагагүй.
гэж боддог байхгүй. Өөр би ингээд байлгах шаардлагатай гэж бодсон мэдээлэлээ би эндээ хадгалж авч үлдмээр шүү дээ. Энд чинь бас нэг юм багтаамж байгаа шүү дээ. Шинэ юм орж ирэх болгонд би зарим юмаа мартаж байгаа шүү дээ. Энтэй адилхан би ингээд зөвхөн Google дээр тайчих юмыг би эндээ чэйжлэх шаардлагагүй гэж боддог байхгүй. Одоо тэгэл ер нь цаг ирэх тусам энэ хүмүүсийн тогтоох чадвар нь муутах байхаа энэ хиймэл оюухан гарч ирсэнтэй холбоотой ч юм. Харин тэгэх юм шиг байна тий. Хиймэл одоо энэ чинь ингээд хиймэл оюухан чих ингээд бүх ажлыг хийж штэ ерөөсө. Бүх ажилд оролцож штэ. Нөгөө код өчтөг хиймэл оюунаа хийсэн хүмүүс ч өөрсдөө хиймэл оюунаар ашиглаж ажиллаа хэлгээд идэг болчихлоо штэ. Бүх талын мэрэгчлийг эзэмших боломжтой болчихлоо шүү. Харин ерөөсөө баг хуульч шаардлагагүй юу, эмч шаардлагагүй. Миний энэ тэнд ингээд өвдөдөө ингээд асуугаа. Тийм инфлюенсер хийгээд штэ. тий хиймэл оюухан инфлюенсер хийгээд. Тийм л 90 зонд ирчлээ л дээ. Гэхдээ яг сая бид гурын ярианаас бас нэг дүгнэлт гарч ирж штэ. Хүн бол одоо нэг бас ой санамж төдийлөн ингээд хадгалах байдал ч гэдэг юм. Тэр чинь өдөрт баг 1000 гаруй мэдээлэл авчгаад тэндээс аль нь үлдээд байгааг бид нар бас олж тогтоож чадахгүй байгаа байхгүй тий. Нэг юм мэдсэн ч юм шиг мэдээгүй юм шиг. Гэтэл бидний нөгөө алтан үе гэж нэрлэдэг тэр гайхамшигтай хүмүүсийн бүтээл бол мөнхийн бүтээл болоо байж байгаа гэдэг чинь тэд нар асар их судалгаа тий мэдээллийг цуглуулж байгаа, баримтжуулж байгаа, уншиж байгаа тал бүрээс нь одоо судалж байгаад ингээд зохиолоо гаргадаг, дүгнэлтээ хийдэг. Ийм үеийн хүмүүс маань өнөөдөр бүр өөр болчихлоо шүү дээ тий. Гэхдээ энэ бол яг хуу нийгмийн өөрчлөлт, хүний хувьсан өөрчлөгдөж байгаа шинж юм да. Тэрийг ер нь залуучууд хэр сонирхож байна. Сонирхол татахгүй байх гэж ерөөсөө тий. Сонирхоод чирэг алах. Facebook нэгэнгүүт ингээд нөө хар мэдээлэл ч юм ингээд ундуу цулах юм байвал ингээд гүйлгчдэг. Би нөө тим юм харж тавгуутахыг хүсдэггүй төрлийн юм баггүй. Энэ сошиалаар суулж байгаа бүхэл юм нь хар юмнууд. Дандаа нэгнийхээ харлуулсан эсвэл дандаа нэг энэ дээр идлээ, инглээ, тэглээ. Энэ ингээд улгааж тэр тэгээд улгааж гэсэн юм байгаа учраас тэр болгоныг би харж шүүх надад тийм шаардлага байхгүй байхгүй. Тэгээ улс төрд одоо та нарын манд төлөөлөл болоод хид хідэн гişүүд ороод ирсэн. Яагаад гişүүд улсын хурлын гişүүд гэж онцолж байгаа юм гэхээр эднэр маань л одоо хууль тогтоогч нар за тэндээс одоо төр засгийг авч явж байгаа засгийн газар бүрэлдэж байна. Сайдууд томилогдож байна. Салбарын яамдуудыг хөгжүүлж авч явж байгаа хүмүүс нь тэд нар штэ. Тэгэхээр энэ улсын хурлын гишүүд бол энэ улс орны хувьд бол хамгийн чухал хүмүүс ээ. Та нарын маань төлөөлөл ороод ирцээ. Гэвч одоо цөөхөн байна. Мэдээж цаг хугацааны явцад одоо ирэх сонгуулиар олоолаа олж орж ирэх байх. Гэхдээ нөгөө туршлага гэдэг юм байхгүй гэсэн шүүмж бас гарч ирж байна. Нөгөө талдаа сая та маань хэллээ шүү дээ. Одоо бид нар бас нэг тэрэнд оролцоод ах сонирхол байхгүй гэдэг. Гэтэл нэг улс орн чинь хаягдаад байдаг. Одоо ингээд аав болчихсон 2 хүчмүүд 5-10 жилийн дараа сургуулийн сурагч болол нөгөөдөл юм аа ирээдүй гэж яригдах гэдэг байхгүй. Тэгээ энэ дээр одоо сэтгэл зовж төвшөж одоо оролцох талаас нь ямар бодол төрж яг хөө тэгэл нөгөө туршлага гэдэг зүйл ч угаасаа цаг хугацааны эрхэнд ирдэг юм штэ. Монголчууд нэг юм бие биентэйгээ аюу хамааралтай амьдрах дуртай юм санагдаад байна. Миний амьдрал өөр нэг хүнээс хамааруулах гэдэг. Улсаас төрөөс надаа ингээд миний хөгжих боломжийг олох хэрэгтэй байхгүй надаа. Би ажиллах их боломжийг надад олох хэрэгтэй. Жишээ нь шинэ компани байгуулалт шинэ бизнес эрхлээд явъя гэхээр татварын асуудал гэж аим шиг юмнууд ингээд толгой өвтгмөр яваа. Би ингээд 2 жилийн өмнөөс эхлээл нэг компани нэр дээрээ байгуулалт ингээд явах гол үзэж байхад юу яриад байгаа юм. Орлого олог байж татвардлаад байгаа байхгүй улсад. Тэгэхээр ч одоо яах энэ компани яаж цаашаа хөгжих юм бэ те? Тийм боломжийг надад ерөөсөй олохгүй. Шинэ стартап бизнес эрхэлж байгаа хүмүүс яаж татвараа сонгуулж болох юм? Яах юм гэдэг талаас нь ч юм уу те? Ямар нэгэн бодлого явуулдаг. Та нарын одоо ингээл нөгөө түрүүн хар бор мэдээг ярьсан шүү дээ. Авилга одоо энэ албан тушаалаа ашигладаг, хөрөнгө мөнгө завшдаг ч гэдэг юм одоо энэ маш их мэдээлэлүүд явж шүү дээ. Энийг ер нь юу гэж хард юм бэ? Байх ёстойг хүлээн зөвшөөрөд яваад байна уу? Эсвэл одоо яавал одоо энэ хүмүүстэй тэмцэх ёстой юм бэ? Би яаж одоо энэ улс төрийн хүмүүсээс хамааралтай биш амьдралтай болох юм? Би яаж хүүхдүүдтэй хүмүүж тийм. Тийм. Би хүүхдүүдтэй ямар хүмүүж төх юм жишээлбэл. Тэрнээс шалтгаалж цаг хугацааны эрхэнд өөрчлөгдөх зүйл байх л гэж би бодоод байгаа зүгээр. Гэтэ нөгөө тэмцэх нь буруу гэсэн үг биш л те зүгээр. Миний энэ чинь нөгөө ингээд энэ явц чи явсаар байж чинь тэмцэх гэдэг тэмцэж байгаа тэр хүмүүстэй тэмцэж байгаа энэ зүйл чи яг тодорхой хэмжээ нөлөөлж л байгаа гэж би боддог байхгүй баг багаар ингээд тий нэг ханыг ингээд чулууг ингээд үдсээр байгаа л дараа нь дизайн нэг зэрэг тэрийг бутлах л байх л та тий чулуу
Гэтэ хизээ гэдэг нь бол мэдгүй ямар тач нэгээ зогсоож болохгүй. Байнга сануулж явах хэрэгтэй. Ийм зүйл байж болохгүй шүү. Үгүй шүү гэдэг юм. Хувь хүн ингээл өөрөө өөрийгөө гоё болгоод нийгэмд айтайхан авч явал заавал тэр төр засгаас хамаарахгүй орлогоо олоод ингээл айтайхан амьдарч ил да гэд маш гоё гэгээлг ярьж байгаа байхгүй манай Бадрангуй. Гэтэл нөгөөдөл чинь үе залхамжлаад шүү дээ. Одоо нөгөө нэг айхтар нам гэдэг юмд нөгөө та нарын үеийн залуучууч айл үжи очиод наалтцсан зүггээ барьж байгаад одоо ингээд залхамжлаад дарга нар болж байна. Угаасаа яг тийм ил тод одоо их чинь энийг шүүмжилдэг юм баггүй. За хоёрдугаарт бүр одоо нэг хаант язгууртнуудын хүүхдүүд дээр үед одоо ингээд нөгөө баяд ноёдууд тэгэл бус нь харцаардууд байдаг шиг ерөнхийлөгч ерөнхий сайд ч гэх юм уу тий. Эсвэл хит их тасарсан элит одоо ийм олигарх бүлэглэл нь үсээ тэдний хүүхдүүд мөнгөөр давмгаалж одоо крандаж орж ирээд биднийг удирдаад байна л та. Энэ одоо харсаар байтал нүдэн дээр л нэг цөөхөн монголчууд иймэрхүү л байна. Тэгэхээр одоо энийг залуучууд одоо өөрчлөх ёстой. Та нарын үе өөрчлөөд дараа нь та нарын маань хүүхдүүд сайхан нийгэмд амьдрна. Тэгэхээр энэ үүрэг оройлоо нэмэгдүүлэх тал дээр зүгээр одоо ихчнээ ингээс сэтгэл санаагаа хуваалцахад та юу гэж хариулмаар байна. Энэ дэр бэлэн биш байж олно. Гэхдээ зүгээр яг миний энэ үнцгийг юу гэж харж тэгвэл инхэн зөв юм шүү гэдэг. Бид нар тэнэг хүмүүс биш аахгүй. Энэ худлаа яриад штэ гэдэг юмыг хараад мэдхээр хэмжээний тийм амар юутай болгоцсон гэдэг. Дархлаатай болгоцсон. Эдгээрийг мэдэхгүй байгаа байхгүй. Энэ хүмүүс чинь ингээд дархлаа суугаад байна штэ. Худал ярианаас ч гэдгийг одоо ер нь баг багаар ойлгож эхэлж байгаа гэж байна. Тэгэхээр манай үеийнх нэг цааш сонголтууд ч тий хийж байгаа эдний гаргаж байгаа тэр одоо ямар хууль баталж байгаа гэдэг нь ч юм уу тий хараад эсэргүүцэх тиймэрхүү ухаантай тиймэрхүү хэмжээний тодорхой хэмжээний мэдлэгтэй болцсон гэж байна. Манай үеийнхний давуу тал нь бид нөгөө нэг дутуугийн комплексээр багтай гэж би боддог байхгүй юу? Шунал багтай гэх юм уу? Тийм учраас нөгөө нэг хүний юм чунах их мөнгөнд чунахаас илүү зүгээр ингээд мөрөөрөө өөрийнхөө юм хийгээд мөрөөрөө амьдрах тийм хүсэлтэй ийм дадалтай залуучууд тийм олон болж байгаа учраас энэ нөө хөгжлийн нэг эхлэл юм болов уу гэж би боддог байхгүй. Би нэг оролцох чухал гэж боддог юм сонголт. Ягаад тэгэхээр энэ миний хийж байгаа сонголт зөв буруу гэдгийг хэлэхэд амар хэцүү байхгүй ингээд. Яг нэг хашир болцсон юм байна. Муухай тийм бодолтой л болцсон. Тэгэхээр ингээд энэ сонголтгүй сонгуулийг тулгаад байна. Өөрөөр хэлэх юм бол та бүхний маань хүссэн хүний нэр байхгүй шүү дээ. Их хурлын сонгуулийг бол илүү залуучууд маань бас мэдээд оролцдог. Орон нутгийн сонгуулийг бүр огт мэддэг юм билээ. Тухайлх юм бол нийслэлийн засаг дарга одоо иргэдийн урлаг сонгох сонголч орон нутгийн сонгуул болж байгаа байхгүй. Тэнгүүд энэ залуучууд маань бүр огт бараг оролцдог. Маш бага хувьтай оролцдог. Тэгэхээр хин гарч ирж байгаа нэхэр одоо нийслэлийн иргэдийн урлагийн 42 суудал дээр 38-д нь жишээлх юм бол ардын нам тэрчгээр гарч ирнэ. Энийг хин сонгож байгаа гэхээр нөгөө Ахмад Өвч чинь хөвчлэн сонголт хийж байгаа байхгүй. Тэгтээ нийслэлийн энэ сая 500 мянган хүний хувь заяаг хин гартаа барьж байгаа гэхээр нөгөө нөхдүүд барьчаад идэг. Ихэнх залуучууд маань энд амьдраад идэг. Гэт ингээд судлал бас дүгнэлт хийвэл олон юм байгаа зү тий. Энэ тал дээр бас залуучууд маань анхаараасай гэж бодож байна. Би бас тэгээд бодчих. Бас тэгтээс нэрлэгдэл үүрэг бас байгаа оролцоо. Энэ сонгуул нэрэгдэл төлөвлөлийн сонгохын сонголт гэдэг их чухал зүйл шүү гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байгаа залуучууд. Энэ одоо нэг ийм юм байгаад байна шүү тий. Бид нар бас айгүй сайн туслах хэрэгтэй гэр бүлийн хүмүүс. Би жишээлбэл манай охин ингээл анхны сонгуул өгөх насандаа хүрэхдээ надаас асууж байгаа хгүй би аль хүний сонгох гэдэг чи мэдэхгүй шүү дээ. Аль ямар улс төрийн нам ямар бодлого барьдаг намын тий ялгаагийн ч ойлгохгүй хүнийг ч танихгүй мэдэхгүй тэр цөөхөн хоног дотор гэнт нэр дэвшигч нар гарч ирэл хугацаанд маш бог иргэдтэйгээ уулздаг ч гэх юм уу тий. Тэнгүүд асуунгууд одоо би жишээлбэл гэл өөрийнхөө талын үнийг зөвлөгч шинэ авахгүй энэ ч айгу буруу болчихж байгаа. Тэгэхээр хүүхдүүд залуучууд маань бас судалчмаар л биш байна. Тэгээ одоо та нарын үед бол бүр гоё болцсон дөө. Хин цэцгээ нэр дэвшлээ цэцгээ гэд нэрийг хийж үзлээ. Энэ хурц иймэрхүү юм биш тэгээ судлаад мэдчих юм чи одоо сонголтоо энэ талаасаа хийх бахаа. Тэгээ одоо гэхдээ ер нь сүүлийн хэдэн жилүүд бас харьцангуй гайгүй болж байгаа байх гэж бодож байна. Залуучуудын оролцоо. За манай хоёр дүү Эрдэнэтэд бас ингээ хүүхд насаа өнгөрөөсөн. Одоо бас хичээнгүй манай амьдарч байгаа. Эрдэнэт хотын одоо Орхон аймаг л гэж ярьдаг штэ. Их өвөрмөц онцлогтой л да бас залуучуудын хот байгаа. Илгээлтийн эзэд байгуулсан. За Эрдэнэт үйлдвэрийн 50 жилийн хотын байгууллагын 50 жилийн ач гэх мэт жил тохиож байгаа юм шиг байна. Тэгээ яг үйлдвэр гэж нэг том газар байгаа. Монголын одоо эдийн засгийн гол нөлөөлөх хүчин зүйлийг бий болгож байгаа Эрдэнэт үйлдвэр ажиллаж байна. Тэнд олон инженерүүд байна тий. Ингээ харахаар Эрдэнэтийн маань одоо орчин ер нь залуучуудад хэр ээлтэй байдгийг.
Ер нь хэцүү шүү дээ айгүй. Одоо би бас энийг ингэж хэлмээр байгаа байхгүй. Би бол ингэж бас өөрөө эрдэнэтэд ч юм ингэж төрсөн өс нутагтаа ч очиж ажиллах амар сонирхолтой. Тийм хүсэл мөрөөдөлтэй юм бас нэг. Тэгээ очиж ихээр одоо миний чиглэлийн мэрэгжлийн ч юм уу тийм зах зээл ерөөсөө байхгүй. Үнэлэгдэхгүй ерөөсөө хүмүүс. Тийм учраас би тэнд очиод гэр бүлээ тийчээгээд авч амьдрч чадахгүй байхгүй. Тэгэхээр ингэ өссөн хүсээгүй хотод хүрч хотод байхаас аргагүй. Тэр нөхцөл байдлыг залуучууд ингээд хөдөө орон нутагт очиж ажиллах тэр нөхцөл байдлыг бас бүрдүүлж өгч чадах юм бол ер нь над чиг юм бодолтой залуучууд айгүй их байгаа. Хотын төвчл нутаа энэ их стресснээс холдоод амар тайван газар очиж зүгээр юм ажиллаа гээд мөрөөрөө амьдрах зорилготой тийм хүмүүс өндөл баг. Хүн болгон нөгөө нэг амбицтай амар эготой ингээд халан цойлно гэдэг бодлоос салах хэрэгтэй байх гэж боддог байхгүй. Хин нэгэн цэвэрлэгчийн хин нэгэн барилга барих л ёстой байхгүй. Хүн болгон ихтэй сургууль төгсөөд мундаг болох алба. Ер дээр залуучуудтай хот гэдэг нэр томыг аваа идсэн тэр хот ирдэнтэйс. 50 жилийн өмнө яг залуучууд байсан л ах үйлдвэр анх баригдаад эхлэв ч. Одоо бол залуу хүн бараг байхгүй шүү дээ. 10 жилийнхэн байна. За нэг 40 стэйж насных ч юм тий. Тэгээ ихэнх нь үеийн залуучууд тэд амьдрж байвал гэр бүл нь ямар нэгэн байдлаар үйлдвэртэй холбоотой ч юм уу тий. За хаа үйлдвэрээс шалтгаалж нэг зүүн хэдэн залуучууд байдаг баг. Бусдаар бол миний үеийн залуу нэг байхгүй шүү дээ. Тэнд яг тогтой тухтай залуу хүн амьдрахад тайван хот. Гоё хоттой хүн амьдрахад айгүй гоё. Цэвэрхэн, төгжрөл байхгүй, стресс байхгүй тий амьдрахад бол тайван сайхан тухтай газар. Зүгээр зах зээл ярил шал уурас. Яг би нөгөө холоос чамайг ажиллая гэж болдог учраас тий. Амьдраад болол. Тэгэхээр манай зах зээл айгүй хумигдмал байна шүү дээ. Манай улс орны хөгжил ердөө энэ хонхор дөрвөлийнхаа хонхортол байгаад байна. Яг уу энэ бусад дагвар хотуудыг хөгжүүлэх тал дээр сайн анхаарал эхлэх юм бол нийслэлийн асуудлыг давхар шийдэх л ах. Тийм шүү дээ. Энэ нэг төгжрөл бол та. Анхдах ширхцэнүүдийг ингээд амархан шийдчих болгож байгалах гэж би бод. За тэгээ гурлаа бага насны балчир хүүхдүүд Монголын ирээдүйн юу гэж боддгийн жинзээ үеийнхэн маань те нийгмээ юу гэж харж байгаа, улс төрчдийг юу гэж бодож байгаа, сонгох те чухал сонгуул чухлаа гэдэг гэл олон сэдвээр л гурлаа ярьлаа. Тэгээд ер нь мэдлэг мэдээллийг ч гэсэн авч байгаа ялгаа. Одоо бидний үеийнхнээс тань одоо үеийнхэн чи ийм өөр шүү гэдгийг ингээд олон талаар хэлж өглөө. Тэгээд таярт маань нэвтрүүлгээ өндөрлөөд хэлэх сайхан үг байвал хэлээд гурлаа яриагаа өндөрлөе да. Ерөнхийдөө яг залуучууд баг багаар энэ улс төр өөрсдийнхөө оролцоог үүсгээд явж байгаа нь сайн хэрэг. Тэгээд өшөө илүү одоо холбогдоосоо, өшөө илүү улс төр сонирхоосоо тий. Өшөө илүү жоохон мэдлэгтэй болоосоо талаас нь залуучуудаа уриалмаар байна. Тэгээд сонгуул идэвхтэй өгцгөөе. За баярлалаа.